хүүхдийнхээ эргэлтээ билетээ болгох эмэгтэйчүүдийн үр хэлээ. Монголын нийгмийн сайн сайхны төсвийн тулд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд олноор ажиллаж түүнд олон мянган эмэгтэйчүүд нэгдгийг бид мэднэ. Харин итгэл үнэмшил шашин соёлоороо нэгдсэн Бурхны шашинд эмэгтэйчүүдийн томоохон байгууллага бидэнд одоо өгүүлэгдэж байна. Хүчирхэг эдийн засаг хийгээд хөрөнгө мөнгөөр бүхнийг аварч болно гэсэн сэтгэлгээ нийгэмд давмгайлсан цаг үед бид нар амьдарч байгаа юм. Харамсалтай нь хөрөнгө мөнгөөр бүхнийг аварч болохгүй бөгөөд гэгэрсэн сэтгэл, гэгэрсэн оюун та бидний болон та бидний үр хүүхдүүдийг аврах юм аа. Үр хүүхдээ тээж төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа их хүн та бид үүнийг хинээс ч илүүтэй сайн мэднэ. Бидний гарц энэ учраас Монголын Бурхны шашинд эмэгтэйчүүд энэ удаа ийхүү анх удаа хурамч болж байна гэж бодож байна. Өөрийн цаг завыг өмөртөн өөрийн шашин соёлын төлөө санаа тавих сэтгэлээр энд хүрэлцэн ирсэн судлаачид, шашны зүтгэлтнүүд, лам хуврагууд, сүсгтэн болон та бүхэндээ сурал чуулгандаа идэвхтэй оролцож, хурлаас гарах тогтоох шийдвэрт өөрийн үнэт санал бодлоо нэмэрлэнэ гэдэгт итгэж байна. ертөнцид амгалан юу байна? Тэр бүхэн бусдыг жаргуулах хүслээс төрөлд юу? ертөнцид зовлон юу байна? Тэр бүхэн өөрийгөө жаргах хүслээс өршөлт юу гэсэн энэ хурлын урин залах бичгтээр байгаа Бурхны ариун сургаалыг хэрэгжүүлэх, түүнийг өргөн олон түмэндээ түгээн дэлгэрүүлэхийн тулд бүгдээрээ хамтран ажиллацгаая. За энэ хамтран ажиллах үйлсд Лаван их шиг радио, Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 эрдэнэ студийн одоо эфир нээлттэй шүү. Та бүхэн одоо бүлэг болдог юм уу, хамтарч одоо эмэгтэйчүүдийн нэг цул нэгдэл болдог юм уу, нийгмлэг байгуулдаг юм уу? Тэр бүх үйл ажиллагаагаас үргэлжлэхэд нь одоо би өөрийн эфирээ одоо чөлөөтэй нээж өгнө гэж бодож байна. За ингээд Даавшиг радиогийн ерөнхий редактор сэтгүүлч Эргэзэнгийн чулуун хэсэгтээ ажлын амжилт хүсье. Одоо радио гэдэг нь хүчтэй одоо мэдээллийн хэрэгсэл. Тийм болохоор одоо сэтгэлээ номогдох талаар бүгдээрээ одоо өшөө их олон хүрээгийн тэлэн дэлж аажмаар маш олон одоо Монгол түмнэрээ, хотол түмнэрээ дэлхийн нийтээрээ ингээ сайхан Бурхан шашинтай болж дайн дажингүй сайхан амар амгалан байх нь эрүүл төшөөлье. За ингээд Бурхан шашинд эмэгтэйчүүдийн Санкядита олон улсын холбооны гишүүн Дарсангийн микрофоныхоо өмнө өргөх гэж байна. Бурхны шашинд эмэгтэйчүүд ямар сэдвээр нь асуугаад байна. Эрхэм хүндэд номын садан ах эгч дүү нараа Монголын Бурхан шашин эмэгтэйчүүдийн хөгжлийн гарц сэдвээр анхдугаар хурал чуулганд оролцож байгаа эрхэм хүндэд хурлын төлөөлөгч болон номын садангуудад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бурхан шашин эмэгтэйчүүдийн Санкядита олон улсын эмэгтэйчүүдийн холбооны талаар ярьж өгнө гэж урилга авч энэ холбооны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж өгье. Бурхан шашны эмэгтэйчүүдийн олон улсын Санкядита эмэгтэйчүүдийн холбоо 1987 онд Энтхэдийн Бадгайд далаа багшийн одоо хүлээн зөвшөөрснөөр энэ холбоо байгуулагдсан байна. Төдийгөөс өдний өөртөр Санкядита эмэгтэйчүүдийн холбооны 14 дугаар хурал чуулганыг хийсээр ирсэн байна. За энэ бол 2008 оны 7 сарын 1-нд Монгол улсад Бурхны шашинд эмэгтэйчүүдийн төгс баян хувьсгалан тийдийн тэргүүн ган төмөр Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор Бурхны шашинд олон байгууллагууд одоо урилга зарлага хийж анх 10 дугаар чуулга уулзнаа Монгол оронд хийжээ. За энэ хурал чуулганд Монголын эмэгтэйчүүдийн
эрдэмтэд, бясалгаачид, лам, ховор, хийд, сүмийн 1200 төлөөлөгчид 34 орны буддист эмэгтэйчүүд болон судлаачид бүгд ирж Монгол чигтээнд хуран цуусан юм аа. За тэр Монгол чигтээнд хуран цуусан чуулганд оролцсон хурлын шийдвэрийн дагуу Монгол орнд сахиад эмэгтэйчүүдийн холбоо байгуулах. Мөн олон эмэгтэйчүүдийг дараагийн гурван чуулганд өөрсдөө чадсан бүлээн аваад Монголын эмэгтэйчүүдийг олон улсын холбоонд ийсгэх. Мөн түүнчлэн олон улсын холбоонд ийссэн гишүүдийг хуран чуулганд ийсгэхийг өрн зогссон. Энэ өдөр бидний хуран эмэгтэйчүүд манай байгууллагын музей гадаад хэлийг орчуулаад тэгшээ цогцолтой эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн тэгшээ цогцолтой хэлээр орчуулж иргэдний хамтлаг боломжтой яг 5 гишүүн эцэж анхныхаа хараад хэлсэн. За энэ бид нар өөрсдөө бас дотоод эмэгтэйчүүд манай байгууллага ямар шийдвэр гаргасан бэ гэвэл юу нэгний ээлжидээр нэгж бодлоо бийшүүлэхдээ дотооддоо сургууль зөвлөсгийгээр бүддист эмэгтэйчүүд гадаадд ихэнх байхад бол вирус хийх байна гэж гадаадын холбооны хагаас англи хэлний хичээлийг оруулж өгчээ гэж байна. Энэ хичээлийн уртаас надад төвсг англи тарихын сон хоёр багш болон сахиадтай холбооны ерөнхийлөгч тэгшээ цогцолмоос 14 хоног хичээл болж англи хэлний хичээл. За тэрний урдлын жилийн уртаас бас тэгшээ цогцол Кристина хоёрыг бас хэлний бүддист эмэгтэйчүүдийн холбооны гишүүнийг уралцаад дараагийн бэлсгүүдийг заасан. За энэ үед олон эмэгтэйчүүд ажиж тэр чинь 100 оны 11-нд бэлсгүүдсэн тэрийг сонгож бэлсгүүдсэн. За 2008 онд эмэгтэйчүүд энэ бодлын шийдвэрийг сонсож хэрэгжүүлснээс бид нар өөрсдөө онцлог авсан юм гэвэл Монголын өөрчлөлт бичээр үлдэж ирсэн үйл задамжлсан судрыг их Монгол бичгээр орчуулах яаж зүгээр. Ингээ монголчуудаа ер нь хөрвүүлээд өөрийн хөрвүүлж Монгол орны сонсоод энэ дахиад ус гомроо яаж сайн хангалтны энэ болсон ажил тэр номыг хэмжүүлэн орчуулдаг. Өнөөдөр та нарын өмнө дэлгэн тавьсан байгаа. За энэ сахиадтай эмэгтэйчүүдийн их хурал нь 2004 онд Солонгост болоход төгс үеийн бясалгалын төвийн тэргүүн ган төмөр хандмаа оролцсон байна. 2010 онд бол 2 хүн Вьетнамын их хуралд оролцсон. 2011 онд Тайландын их хуралд 7 хүн оролцсон. 2013 онд Энэтхэгт болсон хуралд 4 гишүүн оролцсон. Одоо 2005 оны 6 сарын 21-нд Индонезид болно. За сахиадтай олон улсын холбооны гишүүн Монгол орныг элсүүлэхийн тухайд аппликейшн бүглэх ёстой. Энд 3 гишүүн өөрснийхөө хийх ажил үйлчилгээгээ бичээд гадаадын холбоонд санал хүсэлтэд тавих юм. 3 эмэгтэй Монгол эмэгтэй хэрэгтэй байгаа. 3 эмэгтэй хүслээр тавьчаад сахиадтай олон улсын холбоо Монгол орныг хүлээн зөвшөөрнө. Өдий 27 жил болоход Монгол орноос үсэл тавиагүй учраас одоо болтор элсэж чадаагүй байгаа. 30 гишүүн яг холбооныхаа гишүүнд элссэн байгаа албан ёсоор. За миний хувьд бол нас өндөр болсон учраас 60 гарсан хүн насны туршийн харан элсэж гисэн байгаа. Дахин жил болгон элсэхгүй. За ахмад настай хандмаа нарыг бол насны туршийн гишүүнээр элсээд хурал чуулганд оролцуулах, урилга задлаг болон мэдээллийг дэлгэрэнгүй солилцож байна. За энэ Монголын урхан шашинд 2008 оны 10 дугаар чуулган уулзалтын дээр орчуулга хийж өгч бусад хэлтгэлийг бол монгол хэл дээр, англи хэл дээр тавигдсан дээр ган туяа багш. Илтгэл нь бүгд монгол дээр орчуулгад гарсан илтгэлүүд их сонирхолтой сайхан илтгэлүүд тавигдсан байсан. За тэгэхээр энэ хурал дээр бас нэг их сайхан үйл явдал болсон. Тэр үйл явдал нь бол миний хүсэн хүлээжсэн үйл явдал болсон. Нэг өдрийн хурал чуулганы нэг цагт нь сахиадтай эмэгтэйчүүд бүх өмсдөг хувцсныхаа дэг жаяг түүх жаягийг хэлүүлсэн. За энэ дээр би яг л энэ хувцтайгаа байсан. Энэ багш маань энэ хувцсыг өмсдгээс энэ орхимжийг зүүлгэсэн би яг тэрнээс гажаагүй явж байгаа. Яг энийг л өмсөж явдаг.
Тэгээд намайг энэ хичээлийг энэ дээлний тухай хичээлийг Сакадитагийн хурал дээр хэлж өгөөч гэсэн. За энэ хурал дээр би одоо энэ дээлнийхээ түүхийг ярьж өгсөн. За бусад хувцсуудыг бүгдээрээ өөр хувцастай түүхтэй байдаг. Жишээлбэл Японы лам ирж хар хувцастай явж исэн. Бид нар энэ нөгөө одоо хар хувцастай болохоос өөр шашин юм болов гэсэн чинь тэр мөн буддист байсан. Тэр үед дайн байлдан болж исэн учраас тэр оронд хараас өөр хувцас байхгүй. Яг тэр үед буддизм одоо орж энэ Сакадитагийн холбооны гишүүн байгууллагын буддизм юу орж ирж байсан учраас тэнд одоо хувцсыг хийхэд одоо хүндрэлтэй учраас хар өнгөөр хийсэн биш. Одоо ч дэлхийн урал дээр хар өнгөний хувцастай очдог. Бусад орнуудын хувцснууд нь бүгд өөр. Зөвхөн Монгол орны хувцас өндөргийн зануузар нудраган одоо цэнхэр нудрагтай дашуу дээлтэй энэ дээлийг зохиож өгсөн. За ингээд энэ зохиосон дээлийн өмсөд явбал Америкт дүүнхрийн банд тавиад би дүүнхрийн банд нэг сарын хугацаатаар суухад намайг бол тэнд лам гэж мэдэхгүй. Ерөөсөө мэдэхгүй. Ягаад гэвэл энэ өндөргийн зануузрын зохиож өгсөн хувцас харин одоо төвд лам нарын энэ хувцсыг бол дэлхийд танигдсан байдаг. Биднийг бол зарим улсууд энгийн улсад эндан үндэстнэ үү гэж асууж ирсэн. Тэгэхээр энэ дээд хувцсны талаар бол Сакадитагийн одоо их чуулган бол их дэлгэрэнгүй сайхан хичээлсэн. Энэ дээр бол дараагийн эмэгтэйчүүд, Монголын эмэгтэйчүүд энэ талаар бас хичээл хийх юм бол бид нар юу өмсөж явах вэ? Яаж зохиож өмсөх үү гэдэг нь бас өөр гарч ирэх юм байна лээ. За тэгээ энэ дээр гол нь Сакадита эмэгтэйчүүдийн холбооны Тайланд улсын энтгэгт болсон юунд болсон хурлууд дээр би өөрөө очиж чуулга уулзалтыг хийхэд оролцсон. Энэ дээр илтгэл тавьсан юун дээр илтгэл тавьсан. За энэ дээр бол манай Монголын эмэгтэйчүүдээс гүнзээ замын бусад эмэгтэйчүүдийг одоо ирж одоо ажилтаа байсан учраас очиж чадаагүй. Дараагийн хурлуудад одоо оролцох байх гэж одоо би хэлсэн тэр хурал дээр. Тэгээд энэ дээр ямар одоо дүгнэлт хийж гаргасан бэ гэвэл өнөөдрийн хийсэн илтгэлүүд дээр ингээ бодоод сууж исэн чинь ер нь бид нар